шийдлийн засгийн газар үзүүлж байна. Хөгжлийн үсгүүр эрчим хүч. Ямар ч одоо салбарын бүтээн байгуулалт хөгжил бол эрчим хүчгүйгээр одоо төсөөлөгдөх аргагүй. Бид нар янз бүрийн төсөл одоо баяжуулах үйлдвэр, боловсруулах үйлдвэр, дотоодоо нэмийн өртөг шингэсэн үйлдвэр, үндсэн үйлдвэрлэлээ дэмжиж, сайн шандын цогцлог гэл мянган түмэн юм ярьж байна. Дулаан цахилгааны эрчим хүчээр л эхэлж суурин тавигддаг. Эрчим хүчгүй бол эдний аль нь ч мөрөөдлийн л жагсаалт болно. Ерөөсөө одоо энэ эдийн засгийн хөгжил тийм ээ, найдвартай, доктортой хөгжлийн нэг гол баталгаа байдгаа гэсэн ийм одоо юу тодорхойлолтууд, ойлголтууд байдаг. Тэртээ 1800 онд төрсэн Никола Тесла гэх залуу дэлхийд нэгэн том бэлэг өгсөн нь цахилгаан эрчим хүч. Хүн төрлөختөнд өгсөн түүний энэ бэлэггүйгээр өнөөдөр бид юу ч хийс бүтээж чадна. Өнөөгийн хөгжсөн дэлхийн ертөнцийг эрчим хүч цахилгаангүйгээр төсөөлөхийн аргагүй. Хүний амжилт бүтээл, шин, содон, сайхан бүхэн эрчим хүч цахилгаантай холбоотой. Хэрэв үгүй гэж бодож байгаа бол та яг одоо гэрийнхээ бүх цахилгааныг унтраагаад үз. Танд ямар бэрхшээл бий болохыг төсөөлөхөөс имэж байна уу? Тийм ээ, эрчим хүч ийм л чухал. Эрчим хүчийг ашигласанаар хүн төрөлхтний түүх асар хурдцтай хөгжиж ирсэн. Хөгжил төвчлийг бол зөвхөн эрчим хүчтэй холбож ингэж ойлгодог. За Монгол улсын эрчим хүчний салбарын одоо бодлогын бичиг баримтуудыг бол бид сая шийдлийн засгийн газрын үед улсын их хурлаар оруулж батлууллаа. Удахгүй бид бас эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль өргөн барих гэж. За энэ органик нүүрснээс гаралтай эрчим хүчний их усрууд байдаг байсан бол бид сэргээгдэх эрчим хүч рүү ногоон хөгжил рүү чиглэсэн дэлхийн нийтийн чиг хандлагатай хөл нийлүүлсэн ийм алхмуудыг хийж эхэлсэн. Нөгөөрөө сэргээгдэх эрчим хүчний хуулинд өөрчлөлт оруулсан байж байгаа. Эрчим хүчний салбар маань өөрөө одоо бие даах бүрэн чадвартай, найдвартай, бас нөөцтэй байх хэрэгтэй. Гэтэл өнөөдөр та бүхэн одоо манай нөхцөл байдлыг мэдж байгаа. Эрчим хүчнийхээ үнцэндээ 20 орчим хувийг, нийт хэрэглээний 20%-ийг хойд өмнөд хоёр хурцаас авч байгаа шүү дээ. Тэгэхээр энэ маань бол нөгөө эрчим хүч гэдэг чухал салбарын тэрийн найдвартай баталгаатай байдал маань бас одоо ямар байгаа юм болоо гэдэг бас хэрэгцээ төрүүлээд байгаа юм да. Өнөөдрөөс 30 гаруй жилийн өмнө манай улс хамгийн сүүлийн буюу хамгийн залуу дулааны цахилгаан станц 4-ийг ашиглалтанд оруулж байжээ. Өнгөрсөн 30 гаруй жилд бид эрчим хүчний их усэр шинээр барина гэж ярьсан ч энэ зөвхөн мөрөөдөл байлаа. Харин шийдлийн засгийн газрын үед энэ мөрөөдөл бодит ажил болж дулааны цахилгааны хамгийн сүүлийн үеийн технологи бүхий станцууд ар араасаа ашиглалтанд орж ээлж гэрлийг илүү ихээр түгэж эхэллээ. Зөвхөн 2014 онд бол дулааны цахилгаан станц 3 ТЭЦ-3 гэж ярьдаг. 50 мегаваттын өргөтгөл 2014 оны 6 дугаар сард ашиглалтанд орлоо. Дулааны цахилгаан станц 3-ын 9-р зуухны сэргээн босголтын ажил дөнгөж сая 2 дугаар сард дуусч ашиглалтанд хүлээж авлаа. Дулааны цахилгаан станц 4-ийн 123 мегаваттын одоо турбин генераторын өргөтгөл сая энэ 3 дугаар сарын ихээр одоо сүлжээнд холбогдож эргэлэгчдэд цахилгаан дулаанаар түгэж эхэллээ. Амгалангийн дулааны цахилгаан станцын ажил 2015 оны 6 дугаар сард нар ашиглалтанд орно. Ингээд намрын дулаан сэрүүн одоо сэрүүний удирдлагыг хэрэглэгчдэд Улаанбаатар хотын зүүн бүсийн хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хангаж эхэлнэ. Дулааны цахилгаан станц 4 120 мегаватт өргөтгөл. Өнгөрсөн 2012 онд гэрээ байгуулж ажил эхэлснээр хамгийн залуу дулааны цахилгаан станц болох дулааны цахилгаан станц 4-ийн хүчин чадлыг 123 мегаваттаар буюу 250 мянган өрхийг тасралтгүй найдвартай эрчим хүчээр 40 мянган өрхийг халуун дулаанаар хангах боломж бүрдээд байна. Тиймээс энэ өвөлд өнтөө орхон дамжиггүй. За манай станцын энэ саяны сурдлагдсан хүчин чадал орохоос өмнө одоо 580 мегаваттын хүчин чадалтай байлаа.
Тэгэхэд 2011 оны өвлийн их ачааллаар суурьлагдсан хүчин чадлаасаа давж 602 мегаваттын хүчин чадлыг авч ажиллаж байсан. Бүх одоо 706 турбин маань өөрийнхөө хүчин чадлаасаа давж ажиллаж байсан. Монгол улс өнөөдөр цахилгаан эрчим хүчийг дангаараа одоо өөрийнхөө дотоод хэрэгсээ хангах боломжгүй байгаа. Оросын холбооны улсаас Хятадаас эрчим хүч авч байгаа. За энэ турбин орсноор одоо энэ ялангуяа 2015-аас 16 оны өвлийн их ачаалт бол маш том хэмжээний нэмэр болно. Тэр экспортоор бидний эрчим хүч авч байгаа гэдэг чинь тэр улсад тодорхой хэмжээгээр хараат байдалтай. Ялангуяа Оросын холбооны улсаас бол бид нар галзуу хараат байдалтай. Тэгэхээр энэ хүчин чадал орсноор тэр хараат байдал буюу Оросын холбооны улсаас авч байгаа өндөр үнээр авч байгаа тэр эрчим хүчийг тэр хэмжээгээр бууруулах энэ бол одоо энэ төслийн хамгийн одоо наад зах одоо ач холбогдол давуу тал нь. Ялангуяа Чингис Буундын хөрөнгийг тэр дундаа эрчим хүчний салбарт хэрэгжүүлсэн үр дүн шууд нүдээр харагдаж бит баригдаж байгаа зүйл. Манай станцд суурлагчнаар өнөөдөр 4-р цахилгаан станц Монгол бүтээгэл дэлхийд хамгийн хямд эрчим хүч үйлдвэрлэж байгаа. За 3 дахь ач холбогдол нь эрчим хүчний салбарын бие даасан байдал. Эрчим хүчний салбарын хүчин чадал, суурилсан хүчин чадал нэмэгдэж байгаа. Манай эрчим хүчний салбар дахь бүтээн байгуулалтын ажлыг бол одоо засгийн газрын өрөнд тооцохгүй байх тухай шийдвэр гарсан. За энэ яасан үг гэхээр манай салбарт хийгдсэн бүтээн байгуулалтууд л эргээд найдвартай төлдөг. Үр ашиг ард түмэндээ өгдөг. Эргээд өөрийнхөө зээлийн төлждөг. Тийм учраас манайд энэ дуудаж байгаа бүтээн байгуулалтууд бол эхлээд Чингис Буундаар харааг нь эхлүүлсэн. Дараа нь бол энэ өөр зээлийн хэлбэр рүү шилжсэн. Зээлийн хэлбэр рүү шилжээд тэгээд дараа нь бол эргээд буцаагдаад одоо төлөгдөхтөн өөрийнх нь одоо төсөл хэрэгжүүлсэн тэр төрийн өмчт вебсайт компаниуд төсөл хэрэгжүүлсэн субъект нэгжүүд нь одоо өөрснөө эргээд төлөх юм чадвартай. Өөрөөр хэлбэл төсөл хөтөлмөр маань бол одоо үр дүнгээ өгдөг биш, үр дүнгээ өгдөг өөрийнхөө найдвартай зээлийн тийм ч учраас ийм шийдвэр гарч ингэж яаж ирсэн. Дулааны цахилгаан станц 3 50 мегаватт өргөтгөл 3 дугаар цахилгаан станцыг 50 мегаваттаар өргөтгснөөр 130 орчим мянган өрх цахилгаан эрчим хүчээр 20 мянган өрх халуун дулаанаар хангагдаад байна. За энэ 15 он 16 он бол их маш хариуцлагатай том зорилттой жил болж байгаа. Улсын төсөв хөгжлийн банкны санхүүжилтээр манай салбарт бол харьцангуй их бага ажил хийгдэн. Нийтдээ нэг 88 тэрбум орчим төгрөгийн ажлыг бол хийхээр төлөвлөж байгаа. За гол хөрөнгө оруулалтын ажлуудыг бол хувийн хвшлийн гадаадын хөрөнгө оруулагчдын хүчээр хийнэ гэж ингэж эрчим хүчний яамнаас төлөвлөж ажиллаж байгаа. За одоо бидний ажиллаж байгаа гол ажлууд бол олон жил яригдсан ТЭЦ 5 толгойн цахилгаан станц, Багнуурын цахилгаан станц, Эгийн голын цахилгаан станц, Усан цахилгаан станц байгаа. Монгол улсын төвийн бүс, өмнөд бүсийг хангах ийм 4 том цахилгаан станцын ажил бол эд бэлтгэл ажил явагдаж байгаа. Амгалан дулааны станц хүн амын талаас илүү нь нийслэлдээ төвлөрчихсэн манай улсын тухайд нийслэлчүүдийг аятай тухтай амьдруулах нь чухал. Тухтай амьдрахын тулд дулаан хэрэгтэй. Дулааныг үйлдвэрлэгч станцууд хотын баруун талд байрлаж байгаа нь зүүн талын иргэдийг дулаанаар хангахад хүндрэлтэй бас зардалтай. Гэхдээ эрчим хүчний салбарынхан гар нийлэн ажиллаж чадсанаар хотын зүүн талд амгалан дулааны цахилгаан станцыг ашиглалтанд оруулж чадлаа. Амгалангийн дулааны станцын бүтээн байгуулалт бол одоо ингээ удахгүй 10 сарын 1-ээс өмнө сүлжээнд залгана. Сүлжээнд залгаад хэрэглэгчтэй дулаанаа түгэж эхэлнэ. За та бидний одоо энэ зогсож байгаа энэ бол манай одоо станцын одоо үндсэн корпус байж байна. За энд бол манай станцын одоо 7 үйлдвэрлэх 3 зохион энэ дотор байж байгаа. За зөөх маань одоо та бүхэнд харагдаж байна. Гаднаас нь одоо өнгө зөмжийн хувьд бол нэлээд маш цэвэр цэмцгэр. Тэгээ орчин үеийн бас шаардлагад нийцүүлсэн ийм юугаар зураг төслийн шаардлагын дагуу угсарсан ийм тоног төхөөрөмж байгаа маа. За энэ наадталд харагдаж байгаа энэ цэнхэр энэ байгууламж бол энэ маань утаг бол одоо бүрэн шүүж 99.99% хуваар бол утааг шүүдэг ийм сүүлийн үеийн шин технологийн байгууламж байгаа. За энэний цаатал харагдаж байгаа энэ хоёр давхар цонхтой энэ байгууламж бол одоо утаас орогч. Энэ бол ботлуурын хэсэг
гэх мэтлэнгийн юм зүйлүүд. За энд бол манай офисын барилга байж байгаа. За нийтдээ бол нэг 10.4 га газрыг хамарсан энэ том одоо бүтээн байгуулалтын болсон байгууламж байгаамаа. За энэ бол Улаанбаатар хотын дулаан хангамжийн одоо зарчмын схем нэ гэж байна. За энэ дээрээс та бүхэнгээ харахад бол энэ Улаанбаатар хот байж байгаа дулааны их усрууд бүгд хотынхоо баруун талд байж байгаа. 3 дугаар станц, 2 дугаар станц гэдэг. Тэгээ энэ станцд үйлдвэрлэдэг гаргасан дулааныг одоо 25-30 км-ийн ийм одоо зайд бол энэ оцоосны ийм дулаан 9 станцаар энэ одоо дулаан шугамжид ажиллуулад ингээд захын хэрэглэгчд хүргэж өгдөг. Тэгээ энэ маань өөрөө яаж юм гэхээр зэрэг маш ашиглалтын зардал бол өсөж нэмэгдэж олон хүний хүч хөдөлмөр ингэж шаардсан юм ажил болдог. За тэгэхээр манай амгалан тэгэхээр энэ хүндрэлүүдийг арилгахын тулд энэ станцуудын үр өгөөжийг ашигтай ажиллахад дээшлэхийн тулд энэ нам температурын босолтгоонд эргэлт тусламжтай үед ажилладаг энэ технологи бүхий амгалангийн дулааны станцыг энэ хотын зүүн хэсэгт ингэж байгуулж өгч байгаа. Тэгэхээр энэ станц маань яах вэ гэхээр зэрэг уг тэр суур судалгааны үндсэн зарчим нь юу гэж байсан гэхээр зэрэг амгалан дулааны станцыг 300 мегаваттаас багагүй хүчин чадлаар энэ барих гэхээр зэрэг энэ Улаанбаатар хотын зүүн хэсэг буюу зүүн дөрвөн замаас зүүн тийш энэ байгууламжуудыг бүрэн хангам. Тэгэхээр энэ маань өөрөө яаж юм гэхээр зэрэг энэ 3 дугаар станцын дунд даралтад байж байгаа ачааллыг бол бүрэн авч гин гэсэн үг. Тэгэхээр 3 дугаар станцын дунд даралтын хэсгийг 24 дахь жилийн хугацаанд бас 300 мегаваттаар өсгөх ийм боломжийг эрчим хүчний салбарт бий болгож байгаа. За энэ дээр төслийн нэгжүүд өөрсдийн хүчээр энэ ажлыг бол хийсэн юм биш. За хил гайлаас ахуулаад энэ төмөр замын байгууллагууд энэ газар чөлөөлөх ажиллагааг зохицуулсан хотын захиргаанд маш олон хүний одоо тусламж дэмжлэг хүч оролцоол орсон. Шийдлийн засгийн газар ажиллаа эхэлснээс хойш анхны өвлөө өнтөөд авах боломжоо хангажээ. Сүүлийн 30 гаруй жил хийгдээгүй их бүтээн байгуулалтууд өнгөрсөн 2012 оноос хойш эрчим хүчний салбарт тасралтгүй үргэлжилж байна. Засгийн газар бүрийн хийж хэрэгжүүлнэ гэж амладаг хамгийн том ажлын нэг болох эрчим хүч дулааны 5 дахь их усүр болох ТЭЦ 5-ын асуудал энэ засгийн үед бодит ажил болно. Мэдлэгтэй, чадвартай, сэтгэлтэй, итгэлтэй төр хувийн хөвшлийнхэн хамтран ажиллаж чадсанаар мөрөөдлийн жигсаалт байсан 5 дугаар цахилгаан станц эрх хавраас баригдаж эхлэх гэж байна. Баянзүрх дүүргийн 11 дугаар хороонд 5 дугаар цахилгаан станц баригдахаар төлөвлөж байгаа. Төлөвлөгөө ёсоор 5 жилийн дараа энэхүү дулааны цахилгаан станц ашиглалтанд орох юм бол Баянзүрх дүүргийн ойр орчмын одоо бүхий л одоо гэр хорооллууд бол одоо барилгачих тэр болцоотой болно. Дулаанд холбогдох, халан хөтөөсөнд холбогдох болцоотой болно гэж ойлгож байна. Тэгэхээр 5 дугаар цахилгаан станцын төсөл маань миний үзгээр одоо яригдж байгаа их олон мега төслүүдтэй харьцуулаад 5 дугаар цахилгаан станцын төсөл маань бас их одоо адванс гэж ярьдаг нь одоо аксын төвшөнд гарцсан хэрэгжихэд их ойрхон бодиттой болж байгаа төслөө гэж одоо үзэж байгаа. Эгийн голын усан цахилгаан станц. Манай улс эрчим хүчнийхэн 90 гаруй хувийг дан ганц нүүрснээс гарган авч байна. Энэ нь агаарын бохирдол үүсгэхээс гадна цахилгаан эрчим хүч бага ашигладаг шөнийн цагт станцаа төр зогсоон үр ашигтай ажиллах боломжийг хаасаар ирсэн. Харин шийдлийн засгийн газар эгийн голын усан цахилгаан станцыг ашиглалтанд оруулснаар манай улсын эрчим хүчний сүлжээнд тохируулгын буюу цахилгаан бага хэрэглэж байгаа үед станцаа зогсоон үйлдвэрлэлээ бууруулж мөн хэмнэх хамгийн чухал боломжийг олгоно. Эрчим хүчний салбарт шийдлийн засгийн газрын анхаарал төвлөрч чадсанаар дээр өгүүлсэн томоохон бүтээн байгуулалтуудаас гадна Эрдэнэт, Дорнод, Бөөрөлжүүд аймаг бүрт хэрэгжүүлсэн цахилгаан дулаан хангамжийг сайжруулах ажлууд гээд хэлж ярих биш, хийж хэрэгжүүлсэн, хийхээр төлөвлөсөн олон арван ажил бас зорилго байна. Гэхдээ яг одоо манай энэ төслийн нэгж байгуулагдсанаас хойш 2 жил хүрээгүй жил одоо нэг 9-10 сар орчим болж байна. Энэ хугацаанд бид нэр харьцуулах юм бол асар их юм хийчихэж байгаа. Манай хамт олны хийж байгаа юм. Үгүй би түр хэллээ шүү дээ. Зөвхөн тезүг гэж 92-аас 95 4 жил зөвхөн тезүг байсан байгаа. Тэгэхээр бид нэр 2 жил хүрэхгүй хугацаанд тезүг баг 90 гаруй 20 шинжилж байгаа. Тэгээ аврын хамгаалах ажлаа нэмэлт судалгаануудыг бүгдийг хийгээ. Тэгээ хажуугаар нь давхар шаардлагатай байж энэ ажлыг эхлүүлж бас бүх бичиг цаасны ажлуудыг үндсэндээ бид жилийн дотор амжуулж хийсэн гэдэг бол энэ бол нөгөө цаг хугацааны хувьд бол ямар хурдтай явж байгааг харуулж байгаа. Энэ станц нь хүчин чадлаараа дөрвөн тайшрын усан цахилгаан станцаас 20 дахин илүү. Монгол улсын нийт эрчим хүчний хэрэглээний 20%-ийг дангаараа хангах боломжтой дэлхийн жишигт хүрсэн усан цахилгаан станц юм. Усан цахилгаан станц байгуулахын тулд юуны өмнө усан төрөлтийг бий болгох зорилгоор усан сан үүсгэх далан барьж байгуулах ёстой. Энэ үед голыг таслахгүй урсгах зориулалттай давхар сувг хийдэг.
Иймээс далан барьсны дараа хүртэл голын урсгал зогсохгүй юм. Усан сан дүүрснээр ус дээд түвшнээс доод түвшин рүү төрөлтийн хоолоогоор буухдаа тэнд суйрлагдсан хүрдийг эргүүлж цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэв. Энэ төхөөрөмжийг турбин гэдэг. Турбиныг унтрааж асаахад маш амархан байдаг учраас эрчим хүчний хэрэгцээнээс хамаарч хэдэн турбин ажилуулахаа тохируулна. Ус ихтэй үед хаалт бүхий ус хаях байгууламжийн тусламжтайгаар илүүдл усыг урсгадаг. Илүүдл ус нь турбин эргүүлэхэд оролцохгүй учраас бид ажил хийдгүй ус гэж нэрлэж болох юм. Илүүдл ус урсахгүй байна гэдг нь усан цахилгаан станц ажиллахгүй байгаа гэсэн үг биш юм. Өвлийн үед усан сангийн усны дээд хэсгийн 1.2-оос 1.5 метр нь хөлдөх боловч доорх хэсэг нь хөлдөггүй учраас станцын хэвийн ажиллагаа тасалдахгүй юм. Төрөлтийн хоолоогоор орж турбин эргүүлж байгаа усыг бид ажилсаг ус гэж нэрлэе. Харин ажилсаг ус хүний нүдэнд ил харагдахгүйгээр урсан гарч эрчим хүч үйлдвэрлэсээр л байдаг. Станцын үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг 70 км урттай 220 кW-ийн хүчтэлтэй хос хэллээтэй цахилгаан дамжуулах шугамар төвийн эрчим хүчний системтэй холбоно. Мөн уг төслийн хүрээнд Эгийн голын цахилгаан станц Эрдэнэт хотыг холбосон 130 км хатуу хүчтэй засмал зам баригдав. Тэр Эгийн голын усан цахилгаан станц суйрлагдах хүч чадал бол 315 МВт. Тэгэхээр өнөөдрийн байдлаар манай яамны диспетчерийн үндэсний төвийн тооцоогоор үзэхэд өнөөдөр бол Монгол улсын эрчим хүчний хувьс хачаал бол найдвартай ажиллагаа хангахад нэг 320 МВт-ийн чадалтай байж яхад бол хангалттай гэсэн ийм дүгнэлт гарсан байна. Тэгэхээр Эгийн голын усан цахилгаан станц бол тэрнтэй дүүж очиж байгаа. Хүч чадлын хувьд. Тэгвэл хамгийн гол нь яг одоо усаар шиг хэрэгтэй байсан. Ус нэмэгдэж байгаа хэрэгцээг хангах. За энэ том бүтээн байгуулалт барилгачлалтын одоо цаад дулаангүй энэ барилгасан зүгээр л агуу гэсэн үг шүү дээ. Балгасл гэсэн үг. Тэгэхээр энэний чинь ингээд шийдэж өгсөн ийм тийм том бүтээн байгуулалт өнөсөн. Энэний хүчинд одоо энэ том хорооллууд, энэ том засгийн газрын хөтөлбөрүүд ингэж явж байгаа шүү гэдгийг хэлмээр байна. 4-р цахилгаан станцыг 123 МВт-аар өргөтгснөөр 250 мянган өрх найдвартай тасралтгүй цахилгаанаар хангагдаж 40 мянган өрх халуун дулаанаар хангагдах боломжтой болсон. 3-р цахилгаан станцыг 50 МВт-аар өргөтгснөөр 124 мянган өрх цахилгаанаар хангагдаж 20 мянган өрх дулаанаар найдвартай хангагдаж байна. Амгалан дулааны станц ашиглалтанд орсноор 40 мянган яндан үгүй болж төвийн дулаанаар хангагдана. Эгийн голын усан цахилгаан станц баригдсанаар түүхийн нүүрсний хэрэглээг жилд 200 мянган тонноор бууруулж хөдөлмжийн хим ялгаруултыг 703 мянган тонноор бууруулна. Цахилгааны хэрэглээг хангаж чадахгүй байгаагаас үүдэн жилд 300 тэрбум төгрөгийг алдаж байна. Энэ мөнгөөр сая өрхийг найдвартай эрчим хүчээр хангах усан цахилгаан станцыг барих боломжтой. Мэргэжлийн өндөр ур чадвар бүхий мэргэжилтэн удирдлагуудыг хэрэгтэй газарт нь томилж чадсанаар шийдлийн засгийн газрын үед сүүлийн 30 гаруй жил яриа байсан ажлууд бодит болж иргэдэд цахилгаан дулаан болж очсоор байна. Айлгэрт илч дулааныг хүргэдэг энэ салбарынхан өнгөрсөн богино хугацаанд эрс өөрчлөлтийг авчирчээ.